хамтдаа залбираад хэлээ. Эзний үгээр нэрээр хамтдаа залбираа. Аавч бурхан минь тань талархъя. Тэгээд таны орчлон дотор таны өмнө зөвлөх, таны өмнөөс суралцах боломжийг олгож байгаа баярлалаа. Бидний зүрх сэтгэлээ хийхэд оюун бодлогоо шижиж өгөөрэй, өөрчилж өгөөрэй. Бидэнд урагшлах хүч чадлыг бас таны оршиход бат зогсох итгэл найдвар өгөөрэй. Таны гайхамшигтгүй эзэн Иесус Христийн нэрээр бид үгийн цагийг даатган бодож байна. Амен. За энэ Яаков номоор явж байгаа. Тэгээд Яаков номын өнөөдөр 4-р бүлгийн 11-р эшлэлээс 17-р эшлэлийг дуусгах хамтаа. Уг нь яг энэ хүрээд 5-р бүлгийн 6-р эшлэлээр авъя гэж бодож ирсэн. Тэгээд хитрхи урт болох гэж бодоод ямар ч сан болгоно хуваагаад хэлээ. Угаасаа өөрчлөлт үзэх юм чинь хуваагаад үзэх шүү дээ. За хамтаа Библи уншия. Яаков номын шинэ гэрээний 1371 дугаар хуудасны Яаков ном 4-р бүлэг 11-р эшлэлээс 17-р эшлэлийг дуусгав. За энэ ч бид удаад. Ах トゥ нараа бие биенээ бүх бүжигт ах トゥ г бүжигдэг эсвэл ах トゥ г шүүгэн хуулийг бүжигдэж болон хуулийг шүүгч. Энэ багтсан биш үү? За, нэг марцсан юм шиг дээ. Онлайнаар хийж байгаа юм шиг бас. Нэг үзсэн. За, ахад бинчээс уншаад өгөө. Яаков 4-р бүлэг 11-р эшлэлээс 17-р эшлэлийг дуусгав. За, ингэж. Ах トゥ нараа бие биенээ бүх бүжигт ах トゥ г бүжигддэг эсвэл ах トゥ г шүүгэн хуулийг бүжигдэгч болон хуулийг шүүгч. Хэрэв чи хуулийг шүүвэл чи хуулийг биелүүлэгч биш харин шүүгч гэж. Хууль тогтоогч ба шүүгч нь ганц байдаг бөгөөд энэ аварч устгах чадна. Харин хүшив шүүгч чи хийм бэ? Өнөөдөр эсвэл маргааш би тийм хотод очиж явж тэндээ 1 жил байж худалдаа хийж ашиг олно гэж ярьж та нарт наашаа явдаг. Амчин маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зур үзэгдээд дараа нь уур маань шүү дээ. Та нар харин оронд нь эзэн хүсвэл бид амьд байж үүнийг болон түүнийг хийж яа. Харин үүндээ та нар ихэмсэг зандаа сайхдаг. Иймэрхүү аливаа сарлан ёрон муу. Тийм зөвийг үйлдгийг мэддэг хэрнээ үйлдэлсэд нь нүгэл болоо гэсэн байна. Энд дээр Яаковын одоо нэг 4-р бүлэг эгснээс гарч байгаа сэрэмжлүүлгийн өгсүүд эхэлж байна гэж байна. Мэдээж цаашаа 5-р бүлгийн өгч сэрэмжлүүлгийн цаашаа явагдана. Тэгээд энэ дээр ингэж байгаа эхлэлийг бүгдээр харах юм бол ах トゥ усээ бие биенээ бүжигддэг, шүүдэг эдгээр хүмүүс зориулж Яаков энэхүү шүүмжлэлийг хийж. Тэгээ ингэж бодлоо. Ерөнхийдөө Яаков номод хэн бичигдсэн ном вэ гэдгээр бид нар бүгдээр мэдж байгаа. Энэ маань Христ итгэж евдээчүүдтэй дархан суурсан буюу дархан байгаа, итгэгээр дарсан байгаа евдээч зориулж бичигдсэн. Тэгээд энэ хэсэг маань тэдгээр хүмүүс зориулж бичгтээ сэрэмжлүүл өгч байгаа. Ингэж болохгүй шүү гэдэг тухай. Ерөн гаргамаа ч юм уу дэлхийн нийтийн сэрэмжлүүлгийг аюул их өгдөг тийм зүйлсүүдээс галын аюул те цаг агарын мэдээ хэд халалт хэд хөрөлт гэдэг ч юм. Өнөөдөр жишээлбэл Монгол улсад сүүлийн энэ зүүн гэж хамгийн булаахан өдөр болж байна. Нар их шавдаг. Тэгээд энэс сэрэмжлээрээ мэдээлэл өгч байгаа. Яг энэ шиг сэрэмжлийн мэдээллийг өгч байгаа. Энэ нэг талаараа нэг зүйлийг илэрхийлж байгаа юм. Алтгаас өмнө мэдээд аваарай гэдэг тухай явуулж байна. Сэрэмжлүүл гэдэг тэр утгыг авч байна. Жишээлбэл миний сан одоо юу хэд манай ажлын хамбар гэдэг ч юм уу те. Тэгэхээр бол барилгын жишээлбэл ярих юм бол одоо хааб гэж байгаа те. Урьдчилан аюул осод орхоос нь урьдчилан сэргийлэх тийм үйл ажиллагаа. Энийг сүүлийн үед Монголд ямарсан маш өндөр хэмжээнд гэж авч үзэж байгаа.
Тэгээд энэ өндөр хэмжээнд авч үзэж байгаа нь юу гэвэл эрсдэл гарахаас сэргийлж байгаа гэдөөс. Наад хүний осол аюулаас цааш нь хүний амьдралээс хамгаалахын тулд энэ зүйлсүүдийг хийж. Яг л бас тахын сууж байгаа израильчуудад юг анхааруулах гэж байгаа бол асуудал дээд зэгтээ хүрэхээс өмнө та үүнийг мэдээд авч байгаа гэдэг тухай ярьж. Магадгүй нэг үгээр харах нь бол бид магадгүй тухайн израильчуудад тэ чуулган дотор хэрэг орвол их байж эсвэл асуудал их байж гэж бодохоос өмнө бид нар бас нэг үзгийг харах гэдэг нь юу эдгээр зүйлс босч магадгүй учраас сэрэмжлэл өгч байгаа. Харин нөгөөдөө бас яаггүй нэг гаргаж байгаа үзэл санаа гэдэг те юм хатуухан бөгөөд шулуухан гэдэг тийм зантай. Ялангуяа израильчуудад зориулж. Хэрвээ Левийн номын 19-р бүлгийн 18-17 бүлгээр гаргач. Левийн номын 19-р бүлэг. За 17-аас 18 дээр ийм юм ирж байгаа. Алтуугээ зүрхэндээ бүү үзэн яах. Хөшөө шулуухан зэмэл. Тэгвэл чи өөрөө юм өөрөхгүй. Чи ард олонныхаа хөвгүүдийн эсрэг бүү хонцгоно. Альва зэвүүцлийг бүү хадгал. Харин хөшөө өөрийн адил хайрлаа гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл дахин сумын израильчуудын хувьд биш үү? Нэг юм маш ойлгомжтой. Бидний ягаад бол тэд тоороо буюу те Библийн эхний 5 номыг чэйждэг. Тэдгээр зарчмууд тэдний амьдралд нь угаасаа хэрэгждэг тийм дөрмийн шахуу ном те Библийн ном тоороо гэдэг юм шиг байна. Тэгэхээр Левитийн энэ хууль зарчим агуулгуудыг израильчууд одоо энэ сонсож байгаа. Яг би энэ хэлж байгаа хүмүүс бүгдээр ерөнхийдөө гадардаг хүмүүс гэсэн. Энэ гадардаг хүмүүст юу болсон бэ гэвэл бас л ялгаагүй нэгнийгээ шүүмжлэх, автуусыг бүжирдэг тийм зүйлсүүд байж байгаа. Энийг яг автууг бүжирдэг тэр энэ хэсгээр яг үндснийг агуулх нь юу гэвэл одоо муулах гэхээс илүүгээр тэр бусдыг одоо сөрөг талаас нь ярьж тэр хатлуулах гэсэн үг. Одоо болсон процессыг үнэн бодлоор нь ярихаас илүүгээр одоо буруу өнцгөөс нь тайлбарлаж ярьж нөгөө хүнийг хатлуулах тэр чуулган дотор эвдрэлцийг тарьж байгаа тэдгээр хүмүүсийн тэр зүйлийн тухай яг энэ шүүмжлэлтэйгээр сэмжлүүлэл болгож хэлж. Мэдээж энэ дээр харах юм бол хэрэг чи 2-11 эшлэлээр гарч байгаа. Хэрэг чи хуулийг шүүгч, хуулийг биелүүлж биш харин шүүгч нь ажээ гэж. Энэ ямар хуулийн тухай гараад бол Левит номон дээр гарч байгаа тийм. Ахтуугийн эсрэг бодлого муугаар гэрчлэхгүй, ус гонцон санахгүй тийм. Дайсналыг бий болгохгүй энэ хуулийг чи эсрэг шүүж өөрийнхөө андэгдээ буюу чуулган дотороо анд нөхдөө ах дүүсээ араар нь нууж ховжив ярих нь өөрөө энэ асуудлыг даймжиж байгаа буюу хуулийг хэрэгжүүлэхгүй байгаамаа гэдэг тухай ярьж байна. Энэ хуулийг яагаад ингэж ярих бол израильчуудад ялангуяа аюу юм сериозны тусч байгаа. Яагаад гэвэл бид энэ хуулийг зөвхөн мах цуснасаа мэдэрсэн мэддэг хүмүүс байж байгаа. Бидний хувьд магадгүй монголчуудын хувьд ер нь хин нэгний муулах те одоо харлуулах асуудал ярих эвдрэлцийг үүсгэх одоо тэр процессыг явуулах үндсэн агуулгын юу маш их одоо сүүлийн үед гэх юм бол маш ингээд бүр хурдтайгаар өсөж байгаа тийм аюулын тохиол. Одоо сүүлийн 3-4 сонгуульч нэг нэгнийгээ харлуулах гэдэг үндэслэлээр хамаг фокусаа тавьж өрсөлдөг болсон да. Би өөрийгөө ийм сайн ийм хийн гэдгээс илүүгээр тэр бол надаас муу гэдэг энэ үндэслэлийг гаргаж ирээд энэ дээр тоглолт хийж ажилладаг болсон систем бий болсон гэсэн. Энэ систем нь одоо явсаар хагаад юм бидний амьдралд ороод ирсэн байна. Энэ амьдралд орж ирээд бүр гэр бүл дотор тэ албан байгууллага дотор бүр найз нөхдийн хүрээ тэ ах дүүсийн хүрээ бүрт орж ирсэн юм байна.
Энэ яаж байгаагүй энэ бидний сэтгэхүй улам доош иж байгаагийн нэг хэлбэр. Ялангуяа яг энэ шүүмжлэл болон сэрэмжлүүл нь бидний амьдралд маш тодорхой хэрэгтэй зүйлийг одоогийн нийгэмд ярьж байна. Тухайн систем ийм байсан юм байна. Ерөнхийдөө тухайн Ромын эзэнт гүрэн байдаг шүү дээ. Яг энэ тухайн үед Ромын эзэнт гүрэн байдаг юу хамгийн амар байсан бэ гэж шүү дээ. Татврын тогтолцоо, дарамтчилсан. Тэгээд дээрээс нь нийгмийн бүтцэн айгүй хэцүү байсан. Яагаад ядуу, баян ядуу гэдэг энэ сэдвийг айгүй их барьж авдаг вэ гэхлээр бол тухайн үеийн чуулгад энэ бол асар хэрэгтэй сэдв байсан байна. Асуудалтай сэдв. Тэр чуулгад боол явж байдаг, эзэн цог үйлчилж байдаг тийм хам ядуу бураа нөгөө тариалчт нь байж байдаг, газрын эзэд нь байж байдаг, ажил олгогчд нь байж байдаг, ажил хийдэг хүмүүс нь байж байдаг. Ингээд нийгмийн давхар тэнд байж байдаг тэр чигээрээ. Тэгээ энэ тогтолцоонд систем нь буцаад чуулганд ороод ирэхээр энэ ч өөр асуудал болоод ирж байна. Энэ системийн хурц ирэнгүүт яаж байгааг бол яг ийм тогтолцоонд явсараад хин нэгээ муулдаг энэ чуулган дотор нэг одоо харилцааг илэрхийлэх сүйтгэдэг зүйлс нэг систем болж ирсэн учраас энэ дээр яг маш тодорхойгоор хэлж байгаа. Та нар хуулийг сахиач тийм хууль дээр чинь ийм үйл байдаг юу байгаад байгаа вэ гэдэг юм байна. Тэгээд энэ дээр цаашаа хэлж байгаа тийм хууль тогтоож ба шүүгч зөвхөн ганц байдаг бөгөөд тэр нь авч устгах чадна. Харин хөршөөр шүүгч чинь хинбэ гэдэг ийм асуултаар явж байна. Яг үүндээ бид нар шүүх тогтолцоог Библийн үндэслэл цорын ганц шүүгч, цорын ганц аврагч байгаа гэдгийг Библиэд хэлж байна. Харин бид нар Библиэнд энэ шүүх энэ нэгийг буруутгах асуудлыг хүндэх юм боломжуудыг гаргаж тавьснаар яг бүр эвдэрцэл бий болж байгаа өдөөсөө. Хаграл бий болж байгаа. Энэс энэ нэгдэл хин нэгнийгээ шүүснээр буруутгаснаар ийм нэгдэл өдөөсөө бий болдгооч. Дандаа сүр хүчин зүйл. Тэгээ Матай 7-р бүлэгтэр хэлдэг тийм. Хэрвээ чи шүүгдмээргүй байвал бусдыг бүү шүүгдэх тийм үү тийм. Бид нар өөрсдөө яг нэг юм үг байдаг тийм. Надад гаргасан зан гэдэг тийм. Та нарт гаргавал та нар өхөн штэ гэх тийм. Тиймэрхүү постос үлэн их явжсэн баг тийм. Яагаад ингэж байвал энэ шүүх гэдэг юм нэг өнцгөөс ингээ харахад энэ зүйл нь хүмүүсийн хоорондын харилцааг хамгийн ихээр мунаатар зүйл болгож. Тэгэхээр бид нар шүүхдэггүй бол бусдыг шүүхгүй байх. Бусдыг буруутгахгүй байх. Энэ гэдэг шүүх гэдэг үгэн дотроо энэ бусдыг буруутгах муулах гэдэг нь бүр юм шиг. Гол агуулга нь юу шүү? Үнэн худал гэхээс илүүгээр шууд зоригтойгоо нөгөө хүнийг доромжлох, гүжигдэх, бүтгэх тийм зүйлийн тухай ярьж байна. Тэрнээс биш үнэн юмыг хамтаа ярилцаа шийдвэрлэх тухай өдөөс. Одоо худлаа үнэн мэдэхгүй байсан ч гэсэн тэрүүгээр дамжуулж нөгөө хүнөө зоригтойгоо доромжлох, буулгаж авах гэсэн хадаар хатгах санааны тухай ярьж байна. Тэрнээс энгийн юм би чамаа ингээд алдчихлаа тэндээ тийм учраас хоёулаа ярилцаад залбирая гэдэг ч юм уу да ийм зөв үнсэх зөв хандлагын үдээс явж байгаа гэхэд харилцааны төлөө өрдөөс яригдаа гэдэг хамтаа удаа саач. Тэгээд цаашаа идэвхтэй өөрчлөлөө. За ингэж өнөөдөр эсвэл маргааш бид тийм хотод очиж явж тэгээ нэг жил байж худалдаа хийж ашиг олно гэж ярьж та нар одоо наашаа ирэх гэдэг юм сэрэмжлүүлгийг өгч. Тэгээд цаашаа амчин маргааш ямар байх та нар мэдэх вэ? Учир нь та нар хэсэг зур үзэгдээ дараа нь хэлэх өөр манай шүү дээ гэж. Энд яг өөрсдийнхээ амьдралыг төлөвлөж тэрүүгээрээ багтаалтаа явж байгаа хүмүүсийг ингэж ярьж байгаа. Тэгээд энийг ярихдаа маргаашаа төлөвлөөд ашиг олоод амьдрах нь буруу юм уу гэдэг ийм асуулт гарч ирнэ. Магадгүй бизнес хийгээд маргааш эсвэл би ийм сургууль сураад ингэж төгсөж ирээд ингэж сайхан амьдрал
Эсвэл миний авсан яриа юм 10 жилийн төлөвлөгөө юм бэ? 20 жилийн төлөвлөгөө ийм байх гэж ярих нь буруу юм уу гэдэг асуултыг ихэнхдээ юу хийдэж байна. Гэтэл энэ юудаас тийм зүйлийн тухай яриаггүй гэдгийг бид энэ харах хэрэгтэй байна. Ойлгох хэрэгтэй байна. Бурхан төлөвлөхийг үгүйсгэж юм уу? Амьдралаа сайхан авч явж ашиг орлоготой амьдрахыг бурхан үгүйсгэх үгүй гэдгийг яг энэ дээр хэлхийг хүсэж байна. Бидний сайн мэддэг Дензел Вашингтон гэдэг хар арьстай өнгөт арьстай жүжигчин байна. Энэ жүжигчин маань 2015 онд Denver University гэдэг юм сургуулийг төгссөн. Тэгээд төгсөөд тэр хамгийн тэр одоо нэг төгссөн сайн төгсөгчөө ерөнхий Америкийг харж байгаа гэжтэй илтгэл байдаг тийм төгсөлтийнхаа үдшилтээр. Энэ үдшилт дээр Дензел Вашингтоныг хэлсэн бүр юм амттай үү. Тэмдэг хүмүүс бүгд хэдэн сургуулиудаа сайн төгссөн тухай ярьдаг. Дензел Вашингтоныг юу гэж хэлсэн бэ гэвэл бүх зүйлийг ихэнд бурхны тань гэдэг юм амттай богинохын лекцийг тавьсан. Тэр лекц нь юу гэдэг бол Put God first in everything you do. Юу ч хийсэн бурхныг нэгдүгээр тавьж хийх тухай ярьж байна. Тэгээд энэ сэдвэрээ тэр цааш нь юу гэж хэлсэн бэ гэвэл энэ хүн болгоны амьдралд хамгийн чухал зүйл шүү гэж ярьж байна. Тэгээд түүний төлөвлөгөө нь юу байсан бэ гэвэл тийм Аун Баттон Пентекост Евангелист болгоны пастор байсан. Үйлчлдэг ахлагч байж. Тэгээд тэрийг аавгаа хардаа Вашингтон юу гэж боддог гэсэн бэ? Би энэ аавчгаа юм мундан бурхны ийм ажлыг хийдэг юм бурхны гар бүл болсон мундаг хүн болно гэсэн юм зорилго тавьсан байна монтой. Тэгээд тэр тавьсан зорилго нь явцын бол жүжигчин болоод бүр дэлхийд алдартай юм карьерийг үүсгэж байна. Дэлхийд бүх хүний мэддэг тийм бүх хүний таньдаг тийм карьерийг үүсгэж. Тэгээд эцэст нь тэрээр энэ тавьсан энэ зорилгоо 2015 онд бүгдийн өмнө хэлсэн болов харин 2024 оны 12 сарын 21-ний өдөр тэр пастрын тусалгаа авч. Пастрын тусалгаа аваад тэгээд тэр бурханд үйлчлэх хийх гэсэн хар багийн юм одоо хүсэл зорилго мөрөөдлөө тэр зүйл дээр очиж биелүүлж хийж байгаа. Мэдээж голд нь үйлчлэл гэдэг нь явж исэн процесс баг л да. Тэр бид мэдхгүй. Гэхдээ энэс бид нэг зүйлийг олж чадах хэрэгтэй болов гэж ийм хаасыг бүрэн татчих. Тэрний юм бол бидний амьдралын төлөвлөгөөнд бурхан оролцох нь өөрөө чухал гэдэг байна. Тэрнээс биш бидний ямар нэгэн төлөвлөгөөгүй амьдрах гэдэг ийм ухаан санаа өвдөөсөө гаргадаг. Тэр санаагаа цааш нь гаргаж байгаа. Тэр 15-аас ахвал гэж байна. Та нар харин оронд нь эзэн хүсвэл би амьд байж үүнийг болон түүнийг ингэж яг эзэн хүсвэл гэж. Энэ ухааны би хатаа юу гэж харж байгаа бол бүх зүйлийг хийхдээ бурхан нэгдүгээр тавих гэж ойлгож хараад байна л ерөнхийдөө бид нар буу амрыг болгож болдог. Энийг ерөнхийдөө жижигэн харах юм бол бидний шийдвэр болгон дээр тийм бидний санаа зовнил болгон дээр бидний оролцоотой амьдрал болгон дээр бурхан байвал яах вэ гэдэг тухай төрүүлж бодох тухай асуудал байна. Хандлагын тухай. Энэ дээр харахад ашиг орлоготой сайхан амьдрах тийм тэр хотод очиж тийм бизнесийг тэгээ дараа нь энэ асуудлыг хөндөж байгаа. Нэг бодлороо та нар энэ дээр сэрэмжлэгтэй байгаарай гэж дуудаж байгаа нь юу вэ? Энэ зүйлүүдийнхаа дундаас бурхныг аваа хийхаа гэдэг байна. Бурхан нэгдэггүй бизнес эрхлэгч зөндөө одоо ашиг орлогоор дэлхийд хэрэглэдэг ч юм уу тийм мөнгө олдог тийм тэдний эцсийн зорилго нь юу юм гэж. Өөрөөр хэлэх юм бол бидний эцсийн зорилго юу вэ гэдгийг санах хамгийн том сануулганд өөрөө ийм болгож байна. Дэлхийн хамгийн баян болж чадсан. Тэгээ одоо дэлхийн хамгийн нөлөө бүхий технологи гэх юм бол Apple брендийг бид нэрж авсан.
Apple брендийг үүсгэн байгуулж Стив Джобс гэдэг ерөнхийдөө мэдчихэж байгаа бид. Стив Джобсын өөрийгөө нэг юм хүчилдэг байсан. Нэг өөрийгөө урагшлуулах юм анхаардаг байсан нэг зүйл байсан. Тэрний хувьд бол өглөө болгоноос босоод толон тараад юу гэсэн юм бэ? Өнөөдөр миний сүүлийн өдөрч байж магадгүй гэдэг юм хандлага амьдрдаг байсан ч. Мэдээж Стив Джобс Христэд итгэж тийм хүн байгаагүй ч гэсэн амьдралын юм чухал зарчмуудыг нэг ойлгож тэрэн дотроо ингэж явж яс тухайгаар ярьж намтартай бичүүлдээс. Тэгэхээр бидний найдах зүйлс нь өөрөө юу вэ гэдэг дээр гол фокус нь буцаад очиж байгаа. Бид нар ашиг олох дээр фокусаа тавих юм уу эсвэл ашиг орлоготой байсан ч гэсэн амьдралдаа яг тэр эзэн дотор итгэл дээрээ фокусаа тавих юм уу гэдэг. Мэдээж яг миний үеийн Христ итгэгчтэй одоо бараг 20 жил болж байгаа ч юм уу Христ итгэгч Христ итгэлийг өвлж авах 20 жил болж байгаа гэж нэг анхны үеийн дунд үе гэсэн юм уу бараг гэдэг. Итгэл орсон 20 жилийн дараа итгэлийг хүлээж авсан. Эдгээр үеийн хүмүүс нэг юм асуух гэдэг. Бүх юм хаяад чуулгандоо орсон тийм. Амьдралаа гэдэг юм ашиг орлого юм уу тийм. Өөрийнхөө төлөвлөгөө бүгдийг хаяад авчих гэсэн гомдод бидний иргэн тойрон ихээр. Тэгээд бид нар ямар хөө ийм характер гаргадаг вэ? Би бүх юм хаяад эзэнлөө ос эзэн намайг ивэлгүй тийм. Би мөнгөтэй болоод би сайхан амьдралгүй харин араа нэг чуулганаас холдож ингэж амьдралаа явуулж. Итгэлээ дагахгүйгээр Христ итгэлээ хаяад заавчгүй ашиглах хэрэгтэй ийм нэг юм буруу ойлголтууд байгаад шиг байна. Яг амьдрал дээр бол итгэл гэдэг зүйл ердөөсөө тийм мөнгө итгэл магадгүй энэ дэлхийн систем итгэл гэдэг энэ зүйлд тусдаа ердөөсөө ойлголт биш шүү. Чи тэр системийг юу гэж харах вэ гэдгээс эсвэл бидний ажиллаж байгаа ажлаа бид нар юу гэж харах вэ гэдгээс бүх юм шалтгаалж байна. Бид нар ажиллаж байгаа ажлаа Бурхны өгсөн бэлэг гэж бодоо тийм энэ хүч хөдөлмөр дамжуул Бурхан намайг ивэж байна гэдэг нь ойлголтын дээр ирэхэд өөрөө тэр амьдралын хэм маяг маань өөрөө Бурханд нэгдүгээр тавьж байгаа нэг зааварчилгааны тус бүрэн зүйлж. Харин эсвэл би цуглааны явахгүй байж л бүтэн цагаар бүх амьдралаа тэр ажил зурж мөнгө олно гэдэг нь ойлголт юм боо бид нэр өөрөө буруу тал руу явж байна гэж бодож. Ерөнхийдөө энэ хэлж байгаа Яаковын санааг бид нэр ихэд дүгнэлт чи өөртөө идэх юм уу? Эсвэл нөгөө талд нь чи Бурханд найдах юм уу? ийм хоёр сонголтыг болж байна. Чи өөртөө идэх юм бол би тийм хотод очиж ингэж ашиг олно, ингэж амьдралаа сайхан авч явна. Тийм. Яг ийм зөв хандлагыг энэ хандлага дээр бид нэг л дэмгэхэд энэ хандлага маань Бурхан доторх зөв хараа болж байгаа. Тэрний юу вэ? Би ингэж амьдрал ийм ашиг ийм бизнесийг бол хийхэд Бурхан минь надад туслаач гэдэг юм залбирал. Хараа. Бодол гэх юм уу те? Зүрхний хандлага байхад бидний бүх зүйлс Бурхан дотроо үргэлжилж. Эзэн би ийм ажил хийж ингэж өөрөө амьдралаа авч явмаар байна. Харин энэ дээр та туслаач гэж те. Миний төлөвлөгөөг та хараач. Энэ таны хүсэл мөн үү? Залбирах. Тэр төлөвлөгөөгөө Бурхан найдаж байгаа энэ хандлагыг өөрөө Яаков хүсэж байна. Тэрээс тухайн үед Израильчууд яагаад ингэж явсан бэ гэвэл Израильчууд их 8 гэдэг их 8 хүмүүс шүү дээ. Юм бол их тийм сүхэтэй авах юм гэж одоо ч гэсэн бид нар мэднэ. Израилийн одоо тэр мөнгө сурлуулдаг одоо мөнгө хөөж баян болдог те. Израилууд ер нь дэлхийн тэр бүгдийн ихэнх нь Израильчууд те. Дэлхийн баячуудын 10 дотор 7 нь Израиль үндэстэн хүн байгаа гэдэг ч юм уу. Мөнгө олох хатыг тэд сайн мэддэг байсан юм шиг. Хэрэгжүүлж чаддаг. Тэгээд энэ сэтгхүү дотроо эзнийг оруулж ирэх тухай буюу энэ сэтгхүүгээрээ эзэнд найдах тухай Яаков хэлж. Та нар ашиг олж болно, та нар явж болно. Гэтэ өөртөө хэд найдах юм бол тэр чинь болохгүй шүү. Библийн гол теолог байгаа бид нар бүгдээрээ бүгдээ
Тэр нь юу вэ? Бид нар Христийг итгэж чуулганд явж яах гэж хэлж байна. Ганцхан хэлсэн дээр ч бид эзний бидэнд амласан тэр мөнх амьдрал буюу те амар тайван амьдрал. Дээрээс нь энэ дэлхий дотор ч гэсэн бидний өрөөн гэсэн амлалт. Тэр бүгдийн төлөө бидний Христэд итгэж байгаа, найдаж байгаа. Өөрөө энэ дэлхий цорынаас болох гэсэн тэр үгэнд бид итгэж найдаж байгаа. Тиймээс л энэ дэлхий бол өөр системээр ажиллаад бидний итгэл болон өөр системээр чуулганд өөр систем байгаад байгаа юм биш. Энийг бид найдлал дээрээ дэлхийг харж, найдлал дээрээ ажил үйлсээ харж, найдлал дээрээ амьдралаа тулгуурлаж буюу бурханд итгэхээр нэгдүгээр төвч бүх зүйлийг харах тухай бид баяж байна. Тэгээд 17-д бол Израильчуудын хувьд өгж байгаа Магадтахаа өдөр евдээчд өгж байгаа маш том санаалга. Тэр нь юу вэ? Тийм зүрийг үлдэх мэддэг хэрнээ эс үлдэхсэн энийг нүгэл болно. Яг би нөгөө бичиж байгаа бид нар санаа түрүүн ахаад дурдсан те. Нэгийн дээр одоо диаспора евдээд гэж. Эдгээр юу мэддэг вэ гэвэл эдгээр зүгийг үлдэхийг мэдж байгаа. Чуулган дотор ус санахгүй байх, хинэгнийхээ домжлохгүй, хараар нь нуулахтай, ус санаатаагаар ингэж худлаа зүйлийг үтгэж нөгөө хүний доромжлох энэ зүйл чуулган дотор чуулганд итгэдэг Христ итгэж хүмүүсүүд байхгүй байх ёстой. Эдгээр мэдж байгаа. Тэгээ мэдж байгаа хүмүүст хэлж байгаа. Мэддэг хэрнээ эсвэл текстэн хараад хэцүү шүү. Нүгэл болоод хийж байгаа юм чи нүгэл шүү гэдэг тухай. Бид нар ингээс 3 зүйлсийг онцгойлон сурсан юмнаас хараад дүгнэж дуусгах гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бид нар энэ нүгэл биш. Энэ нь Бурхны хүсэл, энэ нь Бурхны хүсэл биш гэдгийг чуулганд явсан хүмүүс их бага хэмжээгээр хувийн итгэл дотроо мэдэрч байгаа тийм. Зарим хүмүүс нь худлаа хэлэх бол нүгэл байхад, зарим хүмүүс нь дөнгөж ирж байгаа хүмүүс ч юм худлаа хэлэх нүгэлсэн. Тэрийг ойлгохгүй явж байгаа. Гэхдээ тэдний хүмүүс цаар багаар ойлгож байгаа хэмжээс байна. Тиймээс бид нар одоо хэмжээ ихсгэх цаг болж гисэн. Яг хэлж байгаа. Мэддэг зүйлсээ энэ нүгэлийг мэдчихсэн хийж байгаа бид нар бол юм асуудалтай шүү гэдэг тухайсан. Тэгээд энэ зүйлээс сануулаад танаас нэг асуух гэдэг юм. Юу вэ гэвэл та нар бусдыг муулах, шүүх хандлагатай байна дотроо. Өөрийнхөө дотрыг өнгөөр гэж. Миний ирээдүйн төлөвлөгөөнд те ингэж зурсан төлөвлөгөө, бичсэн төлөвлөгөө, толгой дотроо ингэж зурсан бодсон төлөвлөгөө Бурханы тухай ойлголт байгаа те. Нөгөө төлөв Бурханы хийхийг хүссэн зүйлийн хажуугаар хийхийг хүссэн зүйлсийг хойшлуулсаар байгаа юм шиг ч гэж. Бидний бодол, оюун бодолтой Бурханы хийхийг хүсэж байгаа зүйлсийг хойшлуулаад байгаа юм шиг ч. Тэгээ Бурхантай яаж хамааралтай байх вэ гэдэг юм асуулт гарч байна. Саяны 3 зүйлсийг бодож байна. Бид нар яаж Бурханыг өмнө тавьж, магадгүй нэгдүгээр тавьж амьдрах вэ гэж. Ямар талбарт энийг байлгах илүү зөв юм биш. Мэдээж амьдралын бүх талбар тийм. За цаг хугацаа. Бидний амьдралд өгж байгаа цаг хугацаанд Бурхантай холбоотой зүйлс бидний хэрэг байна гэж. Бидний сонсож байгаа зүйлс, сүүлийн сонсож байгаа подкастууд гэдэг ч юм уу тийм. Бидний ихэнх цагаар уцтай өнгөрөөж байгаа тийм. Утсан дээр байгаа зүйлс Бурхантай холбоотой зүйлс хэдэн үү? Итгэлтэй холбоотой зүйлс хэдэн үү байна тийм. Магадгүй бидэнд өгсөн Бурханы бэлэг аваас гэдэг ч юм уу тийм. Дуулах бэлэг аваас, ярих бэлэг аваас, одоо бусад үйлчлэх бэлэг аваас. Энэ бэлэг аваас бидний хэрхэн хэрэгжилж байгаа вэ? Бурхантай холбоотой. Нөгөө төгөөр бидэнд өгж байгаа боломжууд байна тийм. Ажил төрөл, мөнгө, санхүү тийм. Бизнес гэдэг ч юм ийм их зүйлүүд бид нар бас Бурхантай хэрхэн хуваалцж байгаа. Тэгэх мөртлөө манай нэг номлолтыг хэлсэн шүү дээ 11 өргөл бол
Миний зүрхний тойл юм шүү бурхан итгэж байгаа амьдралын. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор бид нэр хамааралтай байгаа хэсгүүдэд бодоод үзэхэд бидний амьдралын хэмжүүр гарч ирнэ. Бид хэр бурхантай ойр байгаа бай, хамт байгаа бай, зэгцэж байгаа, эсвэл ардан байгаа юм, эсвэл хажууд шиг бурханыг тавьчих байна гэдгийг бид олоод харах боломжтой. Матай 6:33-д бидний бүгдийг мэддэг гэж байна тийм. Тэгэхээр Бурхны хас зөв төрлийг эрэлхий гэж тийм. Өсөө бүх зүйлсийг мэдэж өгөх болно. Тэгэхээр бид оюун бодол хийгээд бүх зүйлсийн донд ихэнд гадаг Бурхан байгаа юм гэдэг эргээд нэг шалгаад бодороо гэж уриалаад хамтаа зөвлөсөн. Тэгээ яг үс өнөөдөр гэсэн бидний сэргэлтүүд бидний ирээдүйг амрах болтгой бидний ирээдүйд босох болох олон асуудлуудыг шийдвэрлэх гол багжин байх болтгой юм. Хамтаа зөвлөе.